За hi guys, тэгээд би мэдээгүй шүү, мэдээгүй. Зүгээр л дээ ооji. За тэр жоо. Мэдээж те зүгээр ингээл нэг юм руу очоод ингээд лайка дарж ингээ явчихдаг. Одоо л ингээд зүрх болцсон шортууд дээр. Би ингэж хэлж болохгүй л байна гэхдээ TikTok-ийн copy хийсэн гэх юм. Color to black. This new Rubik's Cube can go from ийм болцсон шүү гэдгийг color to black. This is called the Rubik's Phantom. It is a temperature sensitive cube. Комментээр хүч байгаа юм шиг зүйлээ. Тэгээд видеонууд бол хийвэрээ. Ингээд лайка дардаг. Ой. Зэнсбүр ингээ эмоотууд гарч ирээд идэм лээ. Одоо харж байгаа би жишээ харуулгууд шорт дээр хүртэл эмоот гарч ирдэг болсон. This new Rubik's Cube can go from color to black. This is called the Rubik's Phantom. It is a temperature sensitive cube, meaning you can use it as a regular cube or when you put it in the fridge for a couple of minutes, the colors would disappear. Now, this is where the challenge occurs. The goal is to solve it by revealing the colors with your body heat before they disappear again. So I'm going to do a quick solve. And the first... Тэгээд ерөөхдөө ийм болсон шүү гэдгийг хэлж төлөвлөжсэн. Ер нь тэгээд мэдж байгаа хүмүүс битгий яриад. За тэгээд ер нь тэг лайк гэднэрээ шууд харахгүй. This new Rubik's Cube can go from color to black. This is шууд ингээд өнгөрөөгөл. Why does this This is the largest cube. Ингээд очдог хүмүүстэй хэлээ. This new Rubik's Cube can go from color to black. This is called the Rubik's Phantom. It is a temperature sensitive cube, meaning you This new Rubik's Cube дарчаал мэдрэлгүй юм шиг дахиад дарчаал доошо гүйлгээл дараалахгүй доошо гүйлгээл гэдэг. Тэг хүмүүс хэлгээд бол ийм болцсон шүү заяа. Сануулахгүй та нар ч одоо сануулахгүй бол тэг гэд унаа шүү те. За тэгээд лайв шивэр лайк дардаг. Hey, Thomas, what's next on the menu? What do we need to prepare now? Well, gentlemen, it's time to get the... Short live харилтаа те. Заавартай одоо short live гэдэг заяа. Ана. My god. Тэгсэн чинь зүгээр short live болж яадаг нас. За ер нь баг live юу болсон хаа. Зүрх болсон байх. Аль эсвэл лайк болсон баха. Юу ч гэдэг лайв үзсэн чи лайк болсон явж байсан. Одоо л өөрчлөлтсөн байж магадгүй зүрх болсон ч байж магадгүй. За тэгээд баяртай. Өөр хэлэх юм алга.